2011 оны 9-р сарын 18-ны өдөр өчигдөрхөн л би тэрэнд дурлсан юм шиг. Тэрнтэй хамт өнгөрөөсөн хорон бүхэн дэндүү таймнаар намайг хөглөн үргэлжилсээр миний амьдрал амьсгал бүхэнтэй минь зэрэгцэн миний хаа нэгтэй орсоор л 10 жилийн дурсамж бүхэн яагаад тэрнтэй минь холбоотой байдгийг учрыг би огт ойлгодоггүй байлаа. Одоо бодох нэ ойлгож ядаад байх юу байх вэ? Үүний гол шалтгаан нь хайр гэгч намайг би биш болгож чамайг чи биш болгодог эд. Нэрийг нь дурсах нь битгий хэл санахад л зүрх огшиж нүдэнд нулимс таран сэтгэл эзүүрдэг юм. Гагцхүү би түнд хайртай байсан байна байхч болно. Тиймээс би зүрх сэтгэлээ удалж анхныхаа хайрын дурсамжийг дэлгэхээр шийдлээ. 7 дугаар ангид байсан санагдана. Баасан гараг манай 2 дугаар салааны их цэвэрлэгээ хийх ээлжирлээ. Манай ангийнхан цэвэрлэгээ гэхээр их дургу атлаа. Их цэвэрлэгээ гэхээр дуртай наргагүй ирдэг байж лээ. Ингээд л манай салааныхан 17 цагт эрт сайтай цугларцгааж цэвэрлэж гарлаа да. Охид угийн л нямбаа учир хурдхан дуусгаж эрт харахаа бодон хичээнгүйлэн цэвэрлцгээв. Харин хөвгүүд өөр бодол үрдлэн ирсэн болтой. Таалагддаг охиндоо сэтгэлэн хэрхэн илэрхийлэхээ олж ядан шоглож үтцгүн. Огтч бас зүгээргүй. Харин би ангийн дарга байсан болооч тэр уурлангуй царайлж тоглоомыг нь даахгүй. Ер нь тэгээд тэдний тоглоом инээд наргаан нь миний хувьд огт хэрэггүй зүйл мэт санагдаж 1-р салаанд суудаг бэлгүүний тухай л бодож бяцхан мөрөөдөлд умбаж байлаа. Азар цэвэрлэгээж дуслаа. Би гараа ивхэн ангийн хаалгаар айжуухан алхалж явтал гинэт хин нэгэн нүдийг минь гараараа зөөлөн таглалаа. Намайг гайхсан харцаар эргэж харвал юу нэ? Надтай өрхөж л гэсэн. Тэр дөнгөж сая надтай харт тулгарсан миний анхны хайр. Ирээдүйд миний сэтгэлд үрд хадгалагдан үлдэх сүүлийн хайр минь байсан юм. Тэрнийг минь эрхмээ гэдэг. Яг тэр мөчөд бэлгүүнийг сансан, эзгүүрсэн сэтгэлд тэр орж хайрын гэрлэр сэтгэлийг минь, харцыг минь дүүргэж өгсөн юм да. Юу игээд байгаа байж юу? Та нар явж би араас явж за. Нэг л мэдхнээ бид хоёр манай гэрийн гадаа ирчихсэн байлаа. За яг үнэн юм бас би бодож үзье. Энэ өдрөөс хойш тэрнтэйгээ даруухан үерхсээр л би тэрнтэйгээ өдөр бүр кино үзэж, даалгавраа хамтдаа давтаж, өдрийг юутайч зүрлэшгүй сайхан өнгөрүүлдэг байлаа. Хамгийн тэнэг нь ингэх тусам түүнтэй уулзах надад утгагүй, бас уйдгартай санагдаж, тэрнийг их миний сэтгэл унтарч байсныг нуух юм. Ингэж л би тэрнийг өөрөөсөө өөрөө холдуулж, өөр нэгэнд зүгээр л өчгсөн. Хамгийн өөдгөө нь
Би тэрний үг, үзэл бодол, сэтгэлийн шаналнг нь огт сонсоогүй. Сонсохыг ч хүсээгүй. Тэрнээс минь ирсэн сүүлчийн мессеж. Чамд өгсөн хайраа чамд ин чамд нууцсаа чан хашгирлаач эргэж ирэх. Хүн бүхэн амьдралд алдаж, алдаанаасаа суралцсан, дахин давтахгүй тулд хичээж амьдрах учиртай. Харин би хизээч залруулж, засч болохгүй ийм л алдааг гаргасан юм да. Энэ бол амьдралын минь хамгийн том, хамгийн гинэн алдаа. Хожуу ухаарал. Бас тэнэглэл. Амьдралд минь ганц л ирэх анхны хайр. Аяачи сайхан дурсамж.